болон цагийн хэлхээс бид бүхэн аль нэг хэсэг бодож байсан олон зүйлийнхээ болох хэвээр хин биниймэ тал юм шүүчи Онгор хэлэн бор мен зэхэн дээр хитэн нэр мэлэрэг шингэнэр хайр бүсмэн түрхэн үзэгдээд Javах yosta erikçüler Ketra haragda şükrine Tenkirha Serhinil ben Залгах босноо тайлбарлалтай хонгор минь яагаад ч амт хэцүү байгааг ойлгуулалтай хонгор минь Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах Veiled Musician шоу нэвтрүүлгийн хүлэг онгоц эхний шатанда 100 гаруй оролцогчдоос энэ шатанда 34 оролцогчийг аяллаа үргэлжлүүлэх тасалбарыг нөгсөн байгаа. За тэгвэл энэ удаад бид 34 оролцогчоос дараагийн шатанд дараагийн аялал руу дараагийн зогсоол руу 14 оролцогчийг сонгон авах болно. Ингээд та бүхэн өнөөдөр ямар оролцогчид ямар дуу дуулах бол гэдгийг дисэн ядан хүлээж байгаа. Ингээд нэвтрүүлгээ эхлэе. Өнөөдрийн эхний оролцогч Содон их шиг. Түүний хувьд эхний шатанд асуур хамтлагийн Another дууг сонгож байсан бол энэ удаад Morning Star-ын Бодлын гүнээс дууг сонгосон байна. Би тэд баг өмнөөс нь дуулах юм биш үү? Дуунаас нь үгийг авчиж. Тэгээд яг тэр аяна. За гоё дуулш. Бодлын гүнээс барабулжарч чидалэн тусгал зар болон амьлаад сэр үхэн салхаа сэтгэлээ дайлаач цэцэгсийн дундаа сүр болон ургаад цэжиг мен дүүргэх амсгал болоод сэр үхэн салхи сэтгэлдээ сонсооч Хөөрхий би хөөр харагдаад Айлгун хоцрох аян чиний огтөргүйд гарбах одод чиний оргүй төгсүнээс илүү үдсэнгүй бодолд минь хуурсан үлэс чиний сэтгэлд минь шиврэх бараа чиний яролгүй харцандан живхэ мэдсэнгүй чанарт хорвогийн тарууд ганцхан удаа үзэгдээд өнгөрсөн үйлдэл үгүй үгсэд улаач бодлын гүнээс барабулжарч чидалэн тусгал зар болон амьлаад сэр үхэн салхаа сэтгэлээ дайлаач цэцэгсийн дундаа сүр болон ургаад цэжиг мен дүүргэх амсгал болоод сэр үхэн салхи сэтгэл
Баяр хүргье. Маш гоё дууллаа. Залуучууд бол маш их хүрсэн дөө. Morning Star чинь залуу гарангийн лавга ах гэж ярьдаг үстэй байна тий. Маш тогтолж хүлээж ийсэнтэй яг өөрийнхөө айгүй гоё орж дуулна гэх үү те гарын хөдөлгөөн бол яг ингээд ийм гоё л мэдрэмж өглөө. Тэр. Тийм. Та нандин мэдрэмж гэх үү одоо юу гэх үү. Тийм. Сонсоход айгүй гоё байлаа. Гоё дууллаа. Надад бол үнэхээр юу таалагдлаа. Чиний дуусан хэлбэр. Morning Star гээ хүлээж агаад ингээд эмхтэй хүн дуучин маань эмхтэй хүн дуулаад тий хараад ингээд нэх гоё юм уран гар яваал ингэсэн чинь нэг юм эсрэг тийс шал хоёр өөр юм нэг юм заримдаа гоё өдөртэй гоё олцохороо гоё гэдэг тийм гоё мэдрэмж төрлөө. Тэгээд нөө бид нарт зориулаад өөрөө ингээд бас дэглэлт хийцэн тий тоглолттой тэгснэ ингээд айгүй гоё мэдэрч тайван дуулж байгаа нь бүр айгүй гоё таалагдсан юм. Ямар ч юм оо ямар ч нөлөө гадны нөлөөгүйгээр тий яг өөрийнхөөрөө тэгээд нэг тийм өстой гоё бодол давтуулаад угаалгын өрөөндөө дуулж байгаа юм шиг тийм ээ. Бас яг өөрийгөө олцсон гоё дуучин байна гэсэн тийм мэдрэмж төрлөө. Нэр нөгөө эрэгтэй дуучиндаа айгүй дээр байдаг нэмхтэй хүн ингээд айгүй бас гоё юм дунд тийм гоё танилцсан тийм. За нөгөө манай юу чин энеминий найз залууч нь ямар нэртэй гэлээ? Нэрийг санаж байгаа мó чи юу? Санаж байгаа шүү дээ. Яа, Пирс. Бүш байна уу нэр юм. Байгаа шүү дээ. Өнөөдөр бол ямар ч зүйл. Одоо залан юу л хэрэг. Энэ шоуноос шал өөр юм байна. Энэ шоуноос энэм юу болсон. Краш толцсон дөө. Тийм байгаа. Шоуны найзлага харж амжаагүй. Өнөөдөр бол байх нь. Хоёрдугаар өдөөс хойш юм байна. Би шууд утгаар нь сайн шууд ойлгоно. Готрогч манай Санаандгүй гид зөвшөөрөөд. юу гэхээр Олон нийтийн хэлээр зөвшөөрсөн юм шиг. тэр найз залууч өнөөдөр байгаа юм. Яа гоё өстой гоё оролцчихлаа. Орой энд гэхдээ ингээд энэ гар марны хөдөлгөөн бас нөлөөлөд байна уу юу? Бидний ховстоод байгаа юм шиг мэдэрсэн тийм ингээд нэг ингээд зөөлөн зөөлтөр ингээд. Шоу нэвтрүүлэг маань шат ахих тусам илүү чангарч за илүү олон та бүхэнд гайхалтай сонин содон сюрпризыг барих болно. Ингээд дараагийн оролцогч маань сонгонд хайрхан дүүргийн оролцогч Little Star. Түүний хувьд эхний шатанд Японы алдарт XG хамтлагийн Woke Up дууг дуулж шүүгчдийн маань суудлаас нь босгож байсан бол энэ удаад мөн сонирхолтой сонголтыг хийсэн байна. Hey Mama дууг сонгосон байна. Өдсө жижиг болоод. Монгол юу юм уу? Тийм юм байна. Юу гайх. Илдээ үзүүлбэр явчихсан. Be my woman, girl, be your man. Yes, I'll be your woman. Yes, I'll be your baby. Yes, I'll be with that. You tell me when you're ready. Yes, I'll be your girl, forever you let it. You ain't got it wrong for it. I'm down for you, baby. Best believe that when you need that, I'll provide that. You will always have it. I'll be on deck, keep it in check. When you need that, I'ma let you have it. Bits in my drum, lay down, did it. I know you want it in the worst way. I wanna hear you calling my name like, hey mama, mama, hey mama, mama. Begging the drum like, don't did it. I know you want it in the worst way. I wanna hear you calling my name like, hey mama, mama, hey mama, mama. Be my woman, girl, be your man. Be my woman, girl, be your man. Yes, I do the cooking. Yes, I do the cleaning. Yes, I do the non-real speech for your eating. Yes, I be the boss and rest I be respecting. Whatever, let you tell me when you're being and the spitting. Oh, that's believe that. You need that. You saw that. Tell me they can have it. I'll be on deck. Тэр амар олон янзын бас голоолоод тий. I'ma let you have it. It's in my drum, like don't did it. I know a dirty rhythm you play. I wanna hear you calling my name like, hey mama, mama, hey mama, mama. Begging the drum like don't did it. I know you want it in the worst way. I wanna hear you calling my name like, hey mama, mama, hey mama, mama. Be my woman, girl, be your man. Be my woman, girl. Тэг
байгаа. I was you get the juice, the A came the truth. I've been speed, that's the new. That other girls get the juice. I've been speed of the juice. Let's end this interview. At the speed of this life that's in the juice. Again, yes, it's like the Jew. I'm a vacuum like the steel, huh? It's like a melody day our debut, huh? So baby, when you ready, tell me one you slide to be. Back in the drum like Dom Diddy Day. I know you want it in the worst way. I wanna hear you calling my name like, hey mama, mama, hey mama, mama. Get it baby. Тэгээд энэ бол бас ер нь нөгөө дэлхийн том шоунууд дээрээс аягүй их дуулагддаг дуу те. Ер нь бол нөгөө нэг юу н American Got Talent юу эдэр дээр. Тэгээд дуу болохоор өөрөө маш тийм нөгөө харизм, эрч хүч шаарддаг дуу. Тэгээс олон хүмүүсийн хамтарсан дуу болохоор тэр тусынхан дуучдын характерыг гаргаж яг нэг хүн ингэж дуулах бас аягүй чадвар шаардсан гэж би бол хувьдаа бодож байна. Ууг нь жоох ахаа асаад өгсөн бол energy чиний тэр aura чинь аягүй гоё байна. Уул нь ахаад жоохон ингэж ингэсэн бол гоё байлаа. Миний хувьд бол таалагдлаа. Дууга маш гоё сонгосон байна. Чамайг санаж байна. Манай шүүгч NMN XG-ийн дууг бол баг жинхнээс нь ялгахдахгүй дууллаа гэж хэлсэн. Тэгээд гоё үгэлж байна. Тэгээд тэр хэмжээ алдсан дээр бол би бол ингэж бодлоо. Жохоо аянаасаа төрүүлээд байсан зүгээр алаад өгье л гээл ингээ яараалтай бүр нөгөө тэрийг тэгж ойлголоо зүгээр бүр ингээ тэр бүр ингээ алах гад бүр ингээ тэ бүр ингээ яараад бүр багтаж ядаа тийм. Тэгээд жохоо аянаасаа яг төрүүлээ жохоо яваад байсан юм бол сонсогдлоо. Малгай бол гоё байлаа. Тэгтээ бол чамд айгүй төвхтэй байлаа тий. Унчихад байдаг бас тэр дуулаад байдаг. Тэгээд маш сайн бэлдсэн тулдаа л юу яах шиг боллоо. Малгайгаа анзлаа энэ одоо дотор ямар хэцүү юм бэ ч одоо гэх тий. Тэгээ гоё байлаа. Яста гоё байлаа. Миний бодлоор чи эхлээд дуулж биш яг өгөлж сурсан баха тий. Тэгэнгүүт яг жоохон цагаа алдах гад ирэнгүүтээ яг буцаад ритмтэй айгу хурдан орчиж байгаа нь бас амар мундаг байлаа. Яг тэгэхээр эн чинь 3 хүний 3 өөр характерыг үзүүлсэн дуу байгаа ш. Тэнгүүч яг тэр дунд амар сайн шилжилтүүд хийж байгаа юм шиг надад санагдлаа. Юу вэ гэхээр нөгөө биений хилэмжийн эмоц бүр айгуу дутагдчихээн. Жохо өөрийгөө бариад байна. Гой задраад чи яг чаднаа. Дараах дээр бүр амар гой задраарай. Манай дараа намайг ширээний баруун хязгаарыг төгөлүүл гэж намайг томилсон юм манай дараа. Миний дараа томилсон юм. Миний дараа яаж жоо жижигчээд байгаагүй. Би доор нь тавьж ивэс олж ирэх үү? Их хурлын дарга эрдэнэчүүд хоёр жижигхэн багтаа өрхөө. За манай дараа хөлөө болчихсон бичлээ. Beautiful гоё. Энд жоохон бахта бүр амар дуртайсэн. Veiled Musician шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Үзэгч та бүхэнд 2 дугаар шатны оролцогчдийнхаа дууг хүргэсээр байгаа. Одоо та бүхний өмнө бас нэгэн сонирхолтой нэртэй оролцогч орох гэж байна. Түүний нэр Гашуун Чихэр. Mariah Carey-гийн My All гэдэг дууг сонгосон байна. I always love you. I always love you. Гоё дуу сонсон дээ. Тэвтэхэн хөрх. Сайн уу. I'm thinking of you in my sleepless solitude tonight. If it's wrong to love you, then my heart just won't let me be right. 'Cause I'm drowning you, and I won't pull through without you by my side. I give my all to have just one more night with you. I risk my life to feel your body next to mine. 'Cause I can't go on living in the memory of our song. Now I give my all, your love tonight. Baby, can you feel me? Imagining I'm looking in your eye, I can see you clearly. We were living blazing in my mind, and yet so far, like
like a distant star. I'm wishing on tonight. I keep my heart to have just one more night with you. I risk my life to feel your body next to mine, 'cause I can't go on living in the memory of our soul. Now give my all, your love tonight. Give my all, your love tonight. Түүний хувьд бас нэмэлт мэдээлэл хэлгээд өнөөдөр хоолой нь маш сөөцөн байгаа гэж бас хэлж байсан. Маш удаан бэлдсэн ч гэсэн яг энэ мөчөд энэ цаг мөчөд бас ийм зүйл харамсалтай зүйл болсон байна. Тэгэхээр үнийг бас шүүгчд маань харж үзээрэй гэж гойж байна. За Unitrend баяр хүргэе. Тэгээд хоолоо нь сөөц ирнэ ингэж энэ төвшөнд дуулна гэдэг бол үнэхээр одоо супер байна миний хувьд бол. Тэгээд дэлхийн маш том дуучны маш том дууг бол дуулахад одоо би бол үнэхээр хэцүү дуу гэж бодож байна. Тэ ариу. Тэгээд ер нь бол би өөрөө энэ дуунд айгүй их дуртай. Тэгээд чи бол яг хөө мэдээж дууны нөгөө нэг жоохон техникийн алдаанууд бол баг зэрэг бол юмнууд бол гарах шиг боллоо. Гэтэ яг чиний өөрийн чинь хоолой бол үнэхээр гоё юм байна. Тэгээд надад бол энэ дуу чи өөрөө нэг юм хүний сэтгэлийн ингээд гүнээс ч юм уу ингээд те дотроос нь ингэж гарч ирж илэрхийлэгддэг дуу болохоор айгүй тийм гоё нандин мэдрэмж төрүүлдэг. Тэгээд надад маш их таалагдлаа. Баяр хүргэе. За манай гашуун чихэр түрүүчийн эхний шалгуултан дээр бас одоо бидний хэлдгээр том дуу сонгосон. Гэтэ бүр ингээд маш эвлэгхэн өөртөө ингээд тохируулаад тий бидний санаад яг өөрийнхөө болгоод ингээд нэрээ ч ингэж дуулж болох юм байна гэж бодтол нэг хөөрхөн айгүй тэгж гоё дуусныг санаж байна. Саяных дээр ямар ч байсан ивийн болоод дуулчлаа. Одоо энэ дуун дээр би сая ингээд яг гүйцэтгэл нь айгүй гоё авчингууд нэг юм жоохон ингээд нэг цөхрөлтэй ингээд нэг юм урмаар нэг тийм гоё мэдрэмжл дутагдаад байгаа. Айгүй гоё залуухан охин байх шиг байна. Чамайг сайн ойлгож байна. Тэгээд нэг яг мэдрэмжл үнэхээр жоохон дутагдчихлаа. Тэрнээс биш ингээд нэг юм яг юм гоё дуу муухай дуулсан гэж хэлэхээргүй бас нэг ивийн олоод тий тэгсгээд ингээд нэг гоё эвтэйхэн дуулчлаа. Дуулж байгаа дууныхаа мэдрэмжийн илүү гоё авч тийш нь аваарай л гэж дараагийнх нь захий. Чи хит их бэлтгэхээр хоолой ч мэдээж ачааллаад араас нь чи хүүтэн биш бүлээ ус уусан ч өвдөх тохиолдлууд байдаг. Тийм болохоор яагаад дуучид заримдаа аялан тоглолтынхаа үеэр юм ярихгүй яваад идэг вэ гэхээр хоолоогоо гамнаж байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор чи хит их бэлтгэл хийгээд тэгээ хоолой өвдөгцөн байж магадгүй. Тэгээ хэрвээ дараагийн шатанд орох юм бол хоолоогоо гамнаарай. Бити бэлдээрээ. Бэлдэж яадгийн юм лаг юм чи. Үнэхээр гоё эвлэгхэн дуулт юм байна. Яг дууныхаа яг учрыг олоод өөртөө тохируулаад дуулчт юм байна. Тэгээд амжилт хүсье. Тэгээд санал нийлж баярлалаа. За баярлалаа, амжилт хүсье. Вэлэд Musician Show нэвтрүүлгийн оролцогчдод хөшигний ард 1 минут 30 секундын хугацаа байгаа. Энэ хугацаанд шүүгчдэд өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж авьяас мэдрэмж чадвараа харуулах ёстой. Хүндхэн даалгавар гэж бас ойлгож болно. Яагаад гэвэл бид хөшигний ард байгаа учраас тийм ч их сандрахгүй байх гэж бодож байсан бол энэ удаад бүтэн биеэрээ бас сүдрэн харагдаж байгаа учраас оролцогчдод маань мөн адил сандрал бас тодорхой хэмжээгээр байх шиг байна. Ингээд дараагийн оролцогч бол манай шоу нэвтрүүлэгт олон хөрдөм нэртэй оролцогчид байгаа. Тэдний нэг Cutie Pie. За 50 сандарч болохгүй. Зүгээрээ. Гой талаасаа. I'm trying to hold my breath. Let it stay this way. Can't let this moment end.
You set off a dream in me, getting louder now. Can you hear it echoing? Take my hand, will you share this with me? 'Cause darling, without you, all the shine of thousand spotlight, all the stars we steal from the night sky will never be enough, never be enough. Towers of gold are still too little. These hands could hold the world, but it'll never be enough, never be enough. Yes. Шаарс бославлаа да. Cutie Pie амар гоё ялаа. Энэ дуу угаасаа хүн болгоны бараг дуртай дуу ах. Тэгээд айгүй хүчтэй дуу, айгүй хэцүү дуу. Тэгээд нүгнүүдээ айгүй гоё авч чинь дахиад жоохон хичээлэх юм бол бүр гоё контролтой, бүр гоё дуулах боломжтой юм шиг сонсогдож байна. Баяр хүргэе. Маш чадварлаг дуучин гэж боддог. Өнөөдрийн гүйцэтгэлээр лав өрсөлдөөн гаргаж чадахгүй гэж мэдгээр биш үү? Би чамаас гарах потенциал байгаа учраас ийм нэхэд байгаа шүү. Энийг ойлгоорой. Амжилт хүсье. Хаки Лука түүний хувьд эхний шатанда Let It Be You and I гэдэг дууг сонгож байсан бол энэ удаад Big Bang хамтлагийн Tiani Only Look at Me дууг сонгосон байна. 기다리던 나 자신은 미워 Yeah 오늘도 나는 선생의 삶을 싫어지워 난 절대 비지 마 Baby 난 너를 잊지도 난 너를 잊지 마 Later 가끔 내가 연락이 없고 술을 마셔도 혹시 나야 제일 넣었던 언제봐 잠시 Эхнэртэр хэрвээсэн. Сая аян дээр хоцорч ороод сандраад тэгээд бүр байх болчихлоо тийм. 난 매일 모이니 아직 안 속에 이렇게 펴려져지지만 Baby 나는 언제만 순수하게 남길 바래 지게는 진심인걸 술거는 날도 나지마 난 절대 비지 마 Baby 난 너를 잊지도 난 너를 잊지 마
энэ дээрээ л алдчихлаа гэж би бодлоо. Тэгээд контакт байхгүй болохоор шууд эхлээл хоцорч ороод тэрнээс хойш өөртөө шууд итгэлгүй болоод хамаг юм чинь шууд нураа авчлаа л гэж бодчих. Энэ дууг нэлээд ийм хоолойны чадал шаардсан сэлтэй одоо энэ чангавтар дуулдаг төрлийн дуучлал дуулдаг дуу. Хоолойны чадал нь жоохон суллавтрал байна. Тэгээд Дуучин хөгжимчийн үний ерөөсө хамгийн эхлээд сурах ёстой хоёр чухал юм байдаг. Нэг нь нэгдүгээр ритм те химнэл, нөгөөх нь одоо яг өнгө. Тэгэхээр яг энэ дуучны маань хувьд бол хоёулын дээр нь маш том алдаанууд харагдаж байна. Өөрийнхөө ур чадвар дээр бас дараагийн удаа илүү сайн ажиллаарай гэж зөвлөсөн. За дараагийн оролцогчоо огтож авцгаая. За түүний хувьд Princess гэдэг нэрийг өөртөө өгсөн байсан. Өмнөх эхний шатанд яг энэ өхөөрдөм нэрнээсээ тис өөр дуу сонгож шүүгчдийг гайхшруулж өндөр хүлээлт үүсгэсэн. Тэгвэл энэ удаад мөн маш сонирхолтой дууг сонгосон байна. 1998 онд хит болж байсан дуучин Кристина Агуилерагийн Reflection буюу Мулан хүүхэлдэйн киноны дууг сонгосон байна. Тэр аяллаа үргэлжлүүлэх үү эсвэл орхих уу? Жинхэнэ дагаж орилдог байсан дуу байна гэж юу. Бидний гарч явах үеийн гоё дуу да. Гоё өөрийнхөө Креатив. Ямар гоё сүүдрээр тоглолттой байна өнөөдөр те. Look at me, you may think you see who I really am, but you'll never know me. Every day it's as if I play a part. Now I see, if I wear a mask I can fool the world, but I cannot fool my heart. Who is that girl I see staring straight back at me? Why is my reflection someone I don't know? Must I pretend that I'm someone else for all time? When will my reflection show who I am inside? There's a heart that must be free. Christina Aguilera дуулдаг байхгүй. Жоох юм мэдрэмж юм ороо гараад сайгүй ядраатай. Хоолой хийх юм. We don't need to know the reason why. I won't pretend that I'm someone else for all time. When will my reflection show who I am inside? When will my reflection show who I am inside? Яг энэ шалгаруулалтан дээр чи дүүртээ өгнөх гоё сүлөөтээс ингээд чиний сүлөч айгу гоё харагдаж байна. Гэтэ дүүрэндээ сая жоохон түүртээд дээд өнгө мөнгнүүдээ жоохон авах тал дээр жоохон тааруу дуулчих шиг боллоо. Гэтэ өгнөх гоё оролцогч. Нэг зовоод дуулаад ах шиг санагдаад. Нэг юм хүчлээж байгаа юм шиг, нэг юм хүрх гээд байгаа юм шиг те. Нэг тийм их мэдрэмж. Тэгсэн гэсэн. Тийм. Өмнөх шатн дээр бол гоё байсан. Яг ашигтай өнгөөрөө. Тэгээ энэ шатн дээр миний бодлоор бол буруу дуугаа сонгоод бэлтгэл муу ороод ирлээ л гэж сонсогдлоо доо. Уулын техник нуглаа энэ гоё юмнуудаа чи гоё дуугаа гаргаж өөртөө тохирсон гоё дуугаа гаргаж дуулж байхдаа дундуур нь хийвэл бүр илүү гоё сонсогдно гэж надад бодогдлоо. Тэгэхээр дуу нь жоохон томцчихсан байна. Дүүрэх тийм дүүрэндээ л жоохон орогдчих шиг боллоо тийм аа. Хэдий авьяаслаг чадaltaй хоолойтож дууны сонголт ямар чухал вэ гэдгийг бид яг энэ шоуны үед маш сайн мэдэрч байна. За дараагийн оролцогч маань эхний шатанд маш их хөлмөр гаргасан байна. Дараагийн шатанд их зүйлийг хүлээж байна шүү гэж шүүгчдээс саашаал хүртсэн өндөр хүлээлт үүсгэсэн оролцогч байгаа. Кана маань энэ удаад хоолон цараа шаардсан дууг сонгосон байна. Тэр аяллаа Мария дуугаар үргэлжлүүлж байна.
Ким Ха Жон. За. Уу эмхтэй. Хөрхөн кана. За амжилт хүсье. Чи манай дээр нэг охин боллоо те. Манай дээр 지금 시작해 조금씩 뜨겁게 두려워하지마 펼쳐진 눈앞에 저 태연이 이로 비춰 우천에 멈추지마 За гастай байна л та. Астаа. 지금 이렇게 내 눈앞에 굴져 있어 우천에 멈추지 마 마리아 아베 마리아 저희 기름이 가진 나라 마리아 아베 마리아 거친 파도와의 상관없이 Хөх юм. жоохон өвсөлгүй юм. 멈춰버린 시간 전체가 걷잡을 수 없이 뛰어와 마리아 아베 마리아 저 흰 구름이 가진 나라 마리아 아베 마리아 거친 파도와의 상관없이 마리아 아베 마리아 Одоо их фото 거친 파도와의 상관없이 마리아 아베 마리아 야, ийм фото үг. 저 흰 구름이 가진 나라 Асаад гисэн юм шиг бүрсэн. За би. За Кана эхний шатны нөгөө дууг нь бол маш сайн санаж байна. Ариу бас айгу санаж байгаа бох те. Маш хүнд дуу, маш гоё дуулж гарч ирсэн оролцогч. Хоолоогоо илүү их нөгөө нэг харуулах гэж яг иймэрхүү дуу сонгов да. Гэхдээ дууны сонголтын дээр бол би жоохон алдлаа л гэж бодож байна. Одоо бөхөр бол нэг мэхгүй нөгөө бярдал явна гэдэг шиг юм боллоо. За шүүгч цэцээ. За миний хувьд бол маш сайхан байлаа. Тийм. Юу ясвэ. Ясвэ. Дарга би таныг зарлчихъя. Та өөрийгөө битээ зарлаа дарга. Дарга би таныг зарлаа. За манай шүүгч цэцээ дарга маань одоо үгэлэх шүү. А тийм угаасаа тэгээд амар хоолойтой юм байна. Хоолны чадал бол амар өнийдэг угаасаа бүгд ойлгочлоо. Батгаад сайхан дууллаа. Дахилтаа сайхан дууллаа. Сайхан гүйцэлтэй байлаа. Тэгээд лаг байна уу? Тий, мундаг юм байна. Тий. Гэж л хэлэх гэсэн. Тий, хөрхөн Кана өмнөх дуун дээр нөгөө нэг Bishop Briggs-ийн нөгөө River гэдэг дуу байдаг штэ. Тэрийг бүр амар дуусан байхгүй юу? Тэгээд ингээд байнга ингээд нөгөө нэг дээшээ ингээд яваад идэв. Бүр гүрээж агаад бүр ингээд бүр яг гүрээгээ бүр яс дуулсан байхгүй юу? Би тэрэнд нь бүр амар бахархсан. Хитрхи commercial дуу биш нэг юм одоо сая өмнөх сонгосон тий Bishop Briggs-ийн дуу шиг юм жоохон cool тэ хев маягтай дуунууд илүү чам зохих юм болов гэж бас бодогдлоо. Тийм. Гэтэ бас үнэхээр гүрийж бас дуусанд нь бахархаж байна. Баяр хүргэе.
Veil musician хөлөг онгоцон дээр маань бороо оруулахар шийдсэн байна. Түүний сонгосон дуу Чожогийн маргааш бороотой, харин түүний нууц нэр Pierce. Намайг сайлх гэдгийг чи мэдхүү. Нэг л хүнийг хүлээгээд ирсэн бохоггүй. Энэ шоунаас нэг л хүнийг. Сая чамайг зарласан ч зүгээр хажууд хавчихнаа зүгээр хөө юм шүү дээ. Яг сая угаасаа эхний үзүүлбэрийг бол тийм. Эхний үзүүлбэрийг бол яг гүйцэхээр бол байсангүй яг. Гэтэ би бол үргэлж нэг талтай. Амжилт хүсье. Should say, how would